За харьцангуй хөдөлгөөний 1-83 дугаар бодлогыг бодъё. Мотор цав А цэгээс Б цэг рүү AB шулууны дагуу хөдөлж явна. Голын урсгалын хурд 2 м/сек, завны тогтмол усанд явах хурд 9 м/сек. За AB шулууны урт нь 1200 м. За өнцөг нь 120 градус бол ямар хугацаанд голыг гатлах вэ? За тэгэхээр энэ зургаа GeoGebra дээр оруулж байгаа зүйлээ GeoGebra дээр бодъё. А цэгээс Б цэгт очиход ямар хурдтай явах юм бэ гэдэг хурдыг олох шаардлагатай. Яг энэ шулуунаар явхад ямар хурдтай явах вэ? За тэгэхээр хугацааг олохдоо энэ шулууны хоорондох зай нь өгцөө. L өгцөө. Тэгэхээр L-ийг за энд ямар хурдтай харьцангуй хурдаар Vx гэж. Ингээд хувачих юм бол голыг гатлах хугацаа нь гарна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ дээр хурдны вектор зуръя. За тогтмол усанд явах завны хурд. За хаашаа. Тэнгүүд ийшээ болохоор усны урсгалын хурд гэсэн. За. За тэнгүүд энэ хоёр хурдны нийлбэр буюу харьцангуй хурдыг зорвол тэс энэ хоёрын хооронд байна гэсэн үг нийлбэр хурд. За энэ дээр томруулаад зурчээ. За эндээс тогтмол усны маань хурд. За тэгээ усны урсгалын хурд. За тэгээ энэ хоёрын нийлбэр хурдаар манай харьцангуй хурд гарч ирнэ. За ингээд зурч. За энэ үсгүүдийн арилгаад өнгийн онгоцны хурдыг улаанаар тэмдэглэжээ. За тэгээ жоохон өргөсгөжээ. За энийг болохоор арилгаад энийг багасгаад за усны урсгалын хурдыг шарангуй тэмдэглэжээ. За манай харьцангуй хурд. За хэдүүл одоо хурдаа тэмдэглэе. За энэ өнцөг нь альфа болохоор дээд энэ хоёр өнцөг нь альфа болно гэсэн үг. Альфа. Тэгвэл бидний хувьд энэ өнцөг нь альфа. За энэ усны урсгалын хурд. Тэгээд энэ завны хурд. За тэгээд энэ харьцангуй хурд. За тэгэхээр косинусын теорем бичээд үнцгийн эсрэгдлийг олно гэдэг нь V-ийн завны хурдны квадрат, усны урсгалын квадрат нэмэх нь манай харьцангуй хурдны квадрат хасдаг нь 2-ыг үрждэг нь 2 хурдных нь үржүүр. Тэгээ үржих нь косинус альфа. За тэгэхээр 9-ийн квадрат 81, 2-ийн квадрат 4. За энэ мэддэхгүй. Хасдаг нь 2-ыг үрждэг нь 2. Vx үрждэг нь косинус 120 гэдэг бол одоо 2 дугаар мөч дээр хасах гэсэн. 0.5 хасах 0.5 бол. За 81-ийг хойш нь оруулаад тэгтээ тэнцвүүлчээ. За тэгэхээр Vx квадрат
хасах 4 гэдэг чинь 0.5 дүүжүүлээд нэмэх юм байна. Нэмэх нь 2 vx. Нэмэх нь 4 хасах нь 81 тэнцвүүдийг. За тэгэхээр манай хурд гэдэг бол vx хурдны маань тэгштгэл нь 2 vx хасах нь 77 тэнцвүүдийг гэсэн ийм тэгштгэл гарч байна. За тэгэхээр энэ квадрат тэгшгэлнээс хурдаа олъё. За энийг бүтээж нь тавьчих. За энд байрлаж.